Коронавирус цар тахал дэлхийг нөмөрч хүн төрөлхтөнд 2 сая гаруй иргэний алдаж 120 сая хүн өвчлөөд байна. Эрүүл мэнд, эдийн засаг гээд бүхий салбарт сорилт ирсэн энэ цаг үед монголчууд бидэж цар тахлыг хохирол багтаагаар даван туулахаар хичээж байна. Монгол улсын хэмжээнд вакцинжуултыг эрчимтэй хийж байгаа хэдий ч халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж 200 хүрээд байна. Иймд та бид бүгдээрээ дор бүрнээ зайгаа барьж, гараа угааж, амны хаалтаа зөөж, халдвараас хамгаалах дэглэмээ ягштал баримталж, өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалъя. Мөн аж ахуй нэгж болон албан байгууллагууд ажлын байранда коронавирус халдвараас урдчлан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхөн ажилтны эрүүл мэнд болон тэдний гэр бүлийг хамгаалах, цар тахлын үед ажлын байрыг хадгалж үлдэхэд тустай. Ажилтаа хүн орлоготой гэдэг тиймээс бүгдээрээ хариуцлагаа илүү ухамсарлан хамтдаа хичээцгээе.